Takeshi, court 3. Хоёрдугаар дараагийн тулаан дэцэд 80 кг-ийн чин Бүгдээс бүгдэн битэрдсэн тамирчин Сиакича Улаантаас Өзбекстан улсын тамирчин Музаффаров метр 184 см-ийн өндөртэй тамирчин байгаа. За Казахстан улсын тамирчин Ганею Мерген бол эхний тулаануудаа бол маш сайн хийгээд гараад ирсэн. За Сагоногийн хувьд бол за 2022 оны 2022 болон 2024 оны Астивийн аврагчтай болцоос хүрэл медалуудыг хүртчихсэн. Астивийн аврагын 2 хүрэл медалтай тамирчин. За Гран-при тэмцээнүүд бол олон удаа төрүүлээд яалчгүй асах 80 кг-ийн жингийн топ тамирчдын нэг байгаа. За Казахстан улсын тамирчны Ганею бол болцоогоо залуу тамирчин. Тэгтээ олимпийн тэмцээн дээр ямар хүчтэй байгаагаа бол харуулад байгаа. Солонгосын тамирчин бол жинтэй бол хамгийн намханд ордог шүү дээ, тий. 180 ажиллах чадварын үед бол маш сайн, тий. Өөрийнхөө зайг гаргаад логин зайд маш сайн ажилладаг, тий. Хурд нь бол үнэхээр цогцгаан шиг хурдтай тамирчин байж байгаа. За тэр Саган юу эргэлттэй өшгөлтийг бол үнэхээр дэсгэлтэй гаргууд хийдэг тий. Одоо залуу шинэ үеийн тамирчдын маань бас тоглолтыг нь үзэх дуртай тамирчдын нэг тийм ээ маш классик тоглолт. За тэгээ ойрын зайны ажиллагаа нь бол өндөр түвшний тамирчин. Бас л их
Олны хараанд байдаг тамирчин да. Тэр наагаал. За Казахстан тамирчин Ганеев мэрэг. Залуу тамирчныг бол хэдий үнэхээр сайн байгаа ч гэсэн өстой нэг хөдлөхгүй л байна да. Юстик гэдэг л үү. За энэ эргэлтээ тийм. энэ эргэлтийн өшөлтийг хурдан дээрээс нь маш богинохон зайд хийдэг тийм ээ. За даунфилд. За Согоно тамирчны хувьд бол бас бэлтгэлжилт ямар өндөр байгаа нь харагдаж байна тийм ээ. Техникүүд нь багтаж ядаад л ингээ бүх төрлөөр л шүлж байна. За гарын давталгаа. За хараад амжилтсан үү те. За гарын давталгаа ороод бол одоо онооны хилт авах бэлэн болцсон байж байна. Одоо ердөө нэг оноо л дутуу. За Казахстан улсын тамирчин бол одоо за нэг болжлт. За одоо манай залуу тамирчид бол одоо бас сайн ажиллах хэрэгтэй. Эргэлтээ өшөлтийн техник, гарын техник, за энэ хурд зам үрдээ идэвхтэй байгаа байдлыг тэр гаргаж байгаа. За тэр гидсний өшгөлт бол эндээс одоо ингээд хүчин сонсогдоод байна шүү дээ тийм ээ. Оноо авах ч гэсэн өшгөлж байгаа чимээ нь бол гараад ирлээ. Ямар өчтөй өшгөлж байгаа юм байна. За тэгээ ийм хурд эсрэгтэй тамирчинтай үзэх бол амаргүй хизээч хамаагүй хүн цогт хүрээд ирэх магадлалтай. За чөтгөн дулаан шиг. 80 kilos. Нокаутанд бүрэн боломжтой. Тамирчтай үед бас айдас байгаа. За энэ өшгөлтүүд аюултай. Нэг орох юм бол хүн цогт орох магадлалтай аюултай өшгөлтүүд ирж байна. За Казахстан улсын тамирчин тэгэхээр нэг тэпэн тэтгэхгүй байна тий. Дөрөн хяналтанд нь орсон байна да. Үнэхээр хурдаар бол яалч гүйцэхгүй байна. Казахстан улсын тамирчин яг уу дутуу санагдаж байгаа ч гэсэн өөрөө ингээ хараад байвал улам л давуу талгүй тийм ээ. Одоо хурдаар гүйцэхгүйсэн ч гэсэн дараас нь одоо урт мөчөө ажиллаад автохонуудыг бол явах хэрэгтэй. Тэгжээж ядаж өөрийгөө бол хамгаална. Тэгвэл хитрхи хүлээгээд яг ингэ татаад өөрөө зааг нөгөөд байна л та. Зогсох юм бол энэ тамирчныг бол гүйцэх боломжгүй. Тэг дөрөв. За. За болж байна. Иймэрхүү байдлаар нэг нэгээр явбал бас өндөр тамирчинд бол арга бол байгаа. Тогтоож удааслаа. Цаг бол хаа байсан? 50 секунд. За Согоно тамирчны дотлогоо жоох унаад ихсэн шүү. Энэ ингээд хүлээгээд авах юм болтлаа л да. Тэ өөрөө л одоо явж байгаа л байрандаа ингээ хамгаалчаад байна шүү дээ. Тэгвэл тэр нь за яг ингээ явж нэг нэгээр ингээд аваад идэг бол зөв. Маш зөв. 5 6. За дараалсан 2 жилт. Жилт буюу одоо хөлийн улаар жижиглэх техникээр. За энэ тамирчин бол одоо ямар өндөр үйлчлэлтэй байгаа. За одоо бүр өөрөө мэдрээд өндөр түвшний эргэлтээ өшгөлдүүдийг уршаад эхэллээ. Сажил дарын хөлийн техникээр савлт хийж байгаа энэ байдлууд яаж эхэлж байгааг гэдгийг одоо үзэж байгаа юм байна. Залуу тамирчид бас сайн хараад авах хэрэгтэй тий. 14 6. Азорс гэдэг утгаар улаан гарсан. За зайварчлал бол тэмцээн бол мэдээж маш өндөр түвшний тэмцээн. За гэвч энэ тамирчин бол одоо тэр хэмжээнээс өөрийгөө хаана байгаа вэ гэдгийг бол харуулж байна тийм ээ. Өөр түвшинд бол байдаг гэдгийг бол тэр тайван байдлаас нь харж болох нэ. За одоо ердөө
Хоёрдугаар дэвтэр удаан талаас гарч ирсэн Узбекистан улсын тамирчин Нухлибаев Георгиев хэсэгчээр шинжин хагшиг толгой тодорхой. Хоёрдугаар дэвтэр дараагийн толгой эрэгтэйчүүдийн 80 кг-ийн гэнгийн хагшиг шатны удаан бүгдээс явсан улсын тамирчин Мохмад Хатадарби удаан талаас Узбекистан улсын тамирчин Ясырбек Jaisonov. Ladies and gentlemen, at the quarter 2, we are starting the semi-final match in the men's weight up to 80 kilos, and we are welcoming in blue representing Jordan, Aladarbi Mohammad, and in red representing Uzbekistan, Jaisonov Zasurbek. Quarter 2. Хоёрдугаар дэвтэр дараагийн толгой эрэгтэйчүүдийн 80 кг-ийн гэнгийн хагшиг шатны толгой Бүгдээс бүгдээр салгасан улсын тамирчин Ким Южи. Удаан талаас Узбекистан улсын тамирчин Мадина Миромзалова. At the quarter 3, we are starting the semi-final in the women's weight up to 57 kilos, and we are welcoming in blue representing the Republic of Korea, Kim Yoo-jin, and in red representing Uzbekistan, Miramzalova Madina. Quarter 3.
алтан медальтай тамирчин байж байгаа. За Үзбекистаны тамирчны хувьд бол одоо 2 удаагийн Азийн аварга, энэ удаа төрүүлэх юм бол 3 удаагийн Азийн аварга болох байгаа. За Солонгос улсын тамирчин Сойгоны бол хараахан Азийн аваргад алтан медалийг бол авч үзээгүй. За 2 удаа хүрэл медаль авсан байгаа. За анхны алтан медалаа авах боломжтой толгойн эхэллээ. За энэ хоёр тамирчин найлайлна. За энэ хоёр тамирчны хувьд бол хоорондоо маш олон удаа таарсан тийм ээ. Яг л өгөө аваатай байдаг. Хоёр тамирчин. За өнөөдөр Монгол улс Улаанбаатар хотод манай одоо хинэн аварга болох нь вэ? Харцгаая. 2 дэг. Солонгос улсын тамирчин 2 оноо авсан байна. За аль альных нь л одоо хуугаа буюу гидсний өшгөлтийн хувь бол маш өндөр. Өшгөлсөн өшгөлтөө бол заавал оноо олох байх. За эргэлттэй техник. Баруун талдаа Тижагийн буюу эргэлттэй өшгөлт 4 оноог авсан. За 4-2. За Үзбекистан улсын тамирчид эргэлттэй өшгөлтийг бол үнэхээр өндөр хувьтай. Ялангуяа Тижагийн бол үнэхээр өндөр хувьтай гэж байна тий. За Үзбекистан улсын алдарт аварга Олимпийн 2 удаагийн аварга Үлэгбек Рашидов бол энэхүү өшгөлтийг бол үнэхээр мастер хийдгээ тийм ээ. За төсөлж байна. Хараахан маш ойрын зайнаас оноо олохор хэмжээд очихгүй байна. 4-2. За энэ Солонгос тамирчны ойрын зайнаас өшгөлж байгаа өшгөлтүүд л очоод л байна. Энийг оноо бол гарах байхаа. Үдсээр уухгүй үдсээр мод оноо олгочлоо доо. Маш гайхалтай. Гэтэл онны үзүүлэлтээр бол Хойд хөлөөсөө гаргаснаа баруун талаас нь өшгөлөхгүйгээр мошга зүүн талаас нь өшгөлж чинь тий. Тэгэхээр уран техник байна. за сүүлийн 30 руу орсон. 4-4. За ойрын зайнаас бол Солонгос тамирчин арай л илүү байх та. За холоос бол Үзбекистан тамирчин харин сунаад явна. За эргэлттэй өшгөлт бол аль аль нь бол үнэхээр өндөр түвшинд гүйцэтгэнэ. За Сойгоногийн хувьд бол бас эргэлттэй өшгөлт толгойд маш амжилттай байдаг тийм ээ. За даар. Эргэлттэй өшгөлтөөр авлаа. За Үзбекистан тамирчнаас бас эргэлттэй өшгөлт өрнэ. Цаг 3. За баруун нэг эргэлт. За байхгүй. Хараахан. За Солонгосын тамирчин за ялтаа бол авах. Бараг л тодорхой болчлоо доо. 1 секунд. За торгуулаа аваад. Эхний үеийн ялтаа авч байгаа юм байна. За Үзбекистан улсын тамирчин эхний үеийг бол. За шууд 2 оноо авсан. Цагтаа оролдоол. За Солонгос улсын тамирчин бол өөрөө нэг үе авсан ч тайвшрахгүйгээр шууд идэвхтэй толгойнууд хийгээд эхэллээ. За Солонгос улсын тамирчин үнэхэрийн ойрын зайнаас жижигхэн зайд л хөлөө мушгаад гаргаад ирээд байна. За ингээд маш гайхалтай урттай байна. За Үзбекистан улсын тамирчин бас гидсний өшгөлтийг бол нэг нэгээр бас их л амжилттай гаргаж ирсэн өмнөх тулаанууд дээр. За одоо бол 4 оноо бол авсан байж байна. За Сойгоногийн энэ ойроос тулаад байгаа өшгөлтүүд бол маш аюултай л байна да. Орхон л одоо цаг хугацааны асуудал байгаад байна. Хөв бол үсээд шүү дээ. За Жайсуно бас. За сая бол үндсэн өшгөлтөн тийм ээ. Яг ингэж унтуулж байгаа л толгоор явдаг. Сая бол яг л өөрийнхөө хийдийг хийлээ. Харин Солонгос улсын тамирчин бас сайн гаргаж чадлаа. Хараахан оновчтой болсонгүй тийм ээ. За одоо нөгөө цаг доошлоод ирэнгүүт. Эргэлттэй өшгөлтүүд маань шүү дээ. Тэр очиод байна. Богино зэнд бол үнэхээр. За юу вэ? За зуурсан гэж үзсэн байна. За яалчгүй зэжний хамгаалтан дээр бас гар арай л удаан байгаад байна тий. За зүүн талдаа 360 иргсэн. За богино зэнд. Тэр дараа 4 оноо. Ойрын зайд шүү. Маш идэвхтэй ажиллаад 4 оноо гаргаад ирлээ. За 6-7. За энэ жилдүүд ч юм уу найдвартай очиж байна. За яг саяын өшгөлтөөр бол 6 оноо авчлаа. За толгоонд үнэхэрийн гахалтай ашиглалоо. За эдгэрчин дээр бол хүрсэнгөө.
За дахин аюултай эргэлтээ шилжсэн. За Узбекистанын тамирчин хамгаалтаа бүр нэгтруулахгүй бол бас эцсийн мөчөд мөн харамсалтайгаар оноо алдах. Аюултай. Гарал алж болохгүй 10 секунд. 9. За 8. За энэ хурдан тамирч одоо юу ч хийж магадгүй 5, 4. Яа. За ямар экзэгтэй үед. За дэвжинээс гараад. За 8, 9, 8. 2 хоног. Баа сайрна. Одоо сануулга аваад ингээд Маш хэцүү 2 хоног зөрөтэй. орчлоо. Ажиллаа. Сайн тамирчин хожоо ухраад 11. За Бид нар Солонгосын тамирчин Согон анх удаага насан туршидын Азийн аврал шалралт тэмцээнд авраг болж алтан медалыг авлаа.